уурлаа. Амар мэнд цуцгааж байна уу? Би 35 оныхоо тусгаарлалтыг дуусгаад шууд гэр бүлээрээ хөдөө аялалд явсан. Тэгээд маш олон бичлэг хийчихсэн чинь тэрийгээ эвлүүлж амжихгүй явсаар байгаад хаа байсан зуныхаа аяллаа бичлэгийг одоо бараг шинэ жил болох гэж байхад хүргэж байна. Өмнө нь ер нь дандаа ах эгч нарынхаа бараанд хамгийн арын суудалтанд суугаад тэгээд идэж унтаад явдаг тийм үүрэгтэйгээр аялалд оролцож байсан. Энэ удаагийн аялал бол яг бие даасан гэдэг утгаараа хамгийн анхны маань аялал байгаа юм. Мэдээж анхных учраас туршлага байхгүй, дээрээс нь ингээд айдастай. Тийм болохоор аав маань гэрээ сахиж үлдээд ахыхаа гэр бүлтэй ээжтэй ерөөхдөө гэр бүлийн аялал хийхээр шийдсэн. Түүнчлэн би өөрөө арх хангаан бэр учраас хадмуудынхаа нутгийг ерөөхдөө түшсэн тийм аялал хийе гэж тохирсон байгаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр аяллаагаа тухай видео тэмдэглэлийг оруулъя гэж бодлоо. Архангаараа өмнө нь олон явж исэн ч замдаа ерөөсөө зогсож байгаагүй. Анх удаа л Элсэн тасархай дээр хэрэг болгож зогссон. Элсэн тасархайн Төв Өвөр хангай Булган гэд 3 аймгийн нутгийг дамнаж 80 гаруй километр сунаж тогтсон тийм элсэн анхан юм билээ. Бага ахынх маань Баян онгорт амьдардаг болохоор эхний өдөр бид нар дөхөж бодлох гэж нэлээд орой болтол явсан. За тэгээд харанхууд Өвөр хангайн зам жоохон онцгүй, дээрээс нь туршлагагүй жолооч нийлээд машинда бас жоохон гамгүй явсан. Тэгэхээр ер нь нар жаргамагц буудлаад амраад эртхэн замдаа гарах нь зөв юм байна лээ. Өглөө сэрээдэл жинхэнэ аялж яваагаа мэдэрч эхэлсэн. Ер нь хээр хоол хийж тааваараа салхийг мэдрэн суух аяллаа хамгийн сайхан зүйлүүдийн нэг гэж бодож байна. Хэрийн зэрэг километр ямар аршааны ямар юм бэ? Нэрээ юу? Яасан гинэ? Ямар яасан? Гарнамччаа жанжуугаад баатар насарсан шүү дээ. Тэр шиг яг бүх юг хамгаалтыг өөр дээрээ авч агаад насарсан. Баатар аюу шүү. Заяа. Миний аюу шүү дээ одоо марччихъя бас. Ноцсон зэрэнгийн аюу шүү. Яг үнэ. Газар орны байдал аажуухан өөрчлөгдөж, чулуурхаг элсэрхэг хөрстэй болж эхэлсэн. Ах маань ирж тосно гэсэн учраас бид нар хүлээх зураа замдаа нарийн тээлийн гол ирэг дээр буудлаад дүүнэрээ авсанд тоглуулсан. Халуун өдрөөс учраас хүүхдүүдээ үнэхээр зугаатай гоё ах шиг байсан. Ингээд ахтайгаа уулзаад шорон замаар 20 гаруй километр явсаар гэрт нь очсон. Бороо орохоор мэдээж усанд автчих тул айлууд гэрээ дандаа дэмждээр барьдаг юм байлээ. Бид хоол цагаар дайлуулж аваад асраа зүүн урталт нь бариад тэгээд орой ямаа ялгана гэсэн болохоор бүгдээрээ сонирхоод хамт очсон. Хашаач натаа. Яг юу зүгээр байж хөөх. Миний жижиг. Одоо гарах.
Хангай газар бол хороондоо хашиж байгаад ялгчихдаг гэж байна лээ. Харин говь газар хашаа ороогүй болохоор бүгдээрээ тойрч зогсоод ялгадаг юм байна лээ. Гарах хэсгүү нь гарчгүйгээд гарах ёстой нь гарахгүй болохоор янз янзаар л хөөж туун. За тэгээд араас нь сурамгаа гихч гүйж байгаа хүүхдүүд хөгшдийн хөлийн чангаыг бол багтаад үнэхээр барамгүй санагдсан. Их унтсан санагдаад сэрхэд дөнгөж 7 цаг болж исэн. Гэсэн ч нутгийнхан босоод бүр ах маань хонь гаргаж байлаа. За тэгээ сэвсэнд гар дүрхээр ядаргаан сайн байдаг гэсэн болохоор ээж битэр гараа дүрж баахан суусан. Ой, битгий ногдтой. Баясаа. Өтөний гурав шаваа юм. Одоо холдоод таад тулгайг хөрөмөрөнд очиж чадаагүй. Чадаагүй шүү дээ. Бид яг тийм ховдод байсан чи хөрөмтэй. Бид юу ч Яг үн танаахан тэр чигээрээ очирсан байсан. Сууж идчихсэн байна. Ээжийн маань тухайд гэвэл ажилтай бол ажилтай, яриатай бол яриатай, найраатай, наригантай үнэхээр аяллаа одоо гол толгойлогч байсан да. Мань мэт нь бол харин хоол хүлээж зураг дарсан шиг нэг гадаад жуулчнаас ялгарах юмгүй л сууж яла. Дараа нь хотонд хонь хэргэж байгаа гэхээр нь дүүнрээ дагуулад үцхээр очисон. Ой! Магаар хэрэг дуртай нас. Энэ юу вэ? Энэ яг том өртөө байна уу? Тэ надад ч гэсэн дүүнрээс нэх ялгараад ах юм байхгүй. Анх удаа үзэж харж байгаа зүйл маш олон байлаа. Айлууд хотондоо цуглараад нэгнийхээ хоныг ээлжилж оруулж байгаад ноосыг нь хамтдаа хэргалцаад өгч байгаа надад маш сайхан сэтгэл төрөөсэй. Үдээс хойш биднийг агуун рашаанд дагуулж явсан. Маш өндөр хадан хавцал дунд хаанаас нь гарч ирээд байгаа гэмээр аршаан туслаж байсан. Нээрээ энд анх удаа алтаа аргана гэдэг модыг харсан. Удаагүй байж байтал маш хүчтэй салхилсан. Би яг овоонд чулуу өрөх гээд явж байтал бидэнтэй хамт явсан настай өвөө яг хөл алдаад хавцал руу унангаа алдсан. Дараа нь харсан чинь бичлэгэн дээр яг тэр хэсэг нь ингээд үлдчихсэн байсан. За тэгээд аршаанаа авчгаад гэртээ харьсан чинь манай асар байхгүй болчихсон байсан. Архаа яваад ирсэн бид нар ерөөсөө нэг аршаа очиж иргээд Аав юм яхан бас тэсээ үлдцээ өөрхий. эсгэл нь яг арааман л үлдсэн. Асар маань бүр маш хол шидэгдээд хамаг төмөр нь хугараад тэгээд дотор нь хайрцагт дийл байсан зүйлүүд бүр огт байхгүй хийсэд алга болчихсон байсан. Хамгийн өгчлөлтэй тэр алга болсон зүйлүүдийн ихэнх нь дүүнрээ маань өдөр болгон идэх ёстой жигнэмэг чихэр гэдэг нэг амттангууд байсан. Тэгээ нөгөө хэд маань хүзэр тоглоод нэх майхангаас гарахгүй суугаад идэг байсан чинь чихэр жимсээ хайхын тулд тэр оройжонгоо бараг 4-5 цаг одоо тойрч алхацгаасан энэ тэндээс нэг нэгээр нь юмаа олж ирээд өөрсдөө тэрэндээ бөөн баяр хөөр олцгоож бид нар ч гэсэн дүүнрээ хараад маш их баясгаасан.
Оройн нь ямаа сайх цаг болоод ямаага эхлээд бүгднгийн толгоогоор нь холбдгийм байна лээ. Би бас л анх удаага ямаа сааж үзсэн, жаахан дүр суусан. Гэхдээ ер нь бол дараа зунаас 1 юм уу 2 сараар ирж амьдраад ажил сурах юмсан гэж үнэхээр их хүссэн. Ачиг амын юм галын өнгөтэйг шар скотчээр нь ороод ичиг хачиг яг нэг. За энэ чинь ингээд доктор удах юм биш дээ. Нэг тойроод нэг доктор. Маргааш нь сэрээд удаагүй байтал нэг хэрэг мандсан. Нутгийн хүмүүс бэлчээрээ харамлаад ахын маань малыг буцаага туучсан байсан. Тэгээд дүү маань очиж маргалдаад нааш цаашаа мотоциклтай бибинийхээ малыг хөөж тууцгаагаад араас нь машинтай том хүмүүс очиод нийлээдгүүл асуудал үүссэн. Танай энэ хоёр охин өглөөнөөс уулзаагүй санагдах юм. Тэгсэн чинь өнөөдөр улаанаар хуслыг ярьсан юм бэ? Үгүй Амрас та чи хийсэн. Бүлэгдэхий гэж нэлээ. Хийд лоодруулаа. Энэтэй. Баярлалаа. Олон жилийн дараа юу төвширчээ да бичлэгээ үзэх гоё л. Өд өнгөрөөгөөд бид нар богд сумыг зорьсон. Тэнд ээжи маань сайн найз амьдардаг. Газар орны байдал бүр эрс өөрчлөгдөөд цөлөрхүү болж эхэлсэн. Ерөнхийдөө ингэж нутаг орны байдал огцом өөрчлөгдөж байгаа цаг газраар туулж өнгөрөх нь бол надад их сонирхолтой санагдсан. Бид замдаа холбоожийн нууран дээр буусан, доогоороо холбоотой байж магадгүй гэсэн домог түүхтэй 2 ойрхон нуур байдгийг холбоожийн нуур гэдгийм билээ. Эхнийх нь нуур болохоор давстай нуур. Давс нь маш гоё амттай, тийм ягаан өнгийн давс байсан. Миний хувьд сайн болохоор гимла ягаан давс энэ нэлээ үнэтэй авдаг байсан бол энэ нуурын давс килограмм нь 500 төгрөг гэж байсан. Тэгээд эрүүл сайхан давс байх гэж дод бас давс худалдаж авсан. Хөөе та нар тэг өөрсдөө яга яаж гисэн давс гэж асууж байна. Я битэрийг нь бичээд хаад. Ороод хаад. За зэрэгэлдээх нуур нь бол эсэргээрээ шувууд цугласан үзэсгэлэнтэй сайхан нуур байсан. Дараа нь бид нар тэндээсээ хажууханд нь байх хэлсэн маахан дээр гарсан. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё газар байсан. Яар халаа би бурхан минь. Доош хүйтэн байна гэж юу? Ийшээ ямар үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ дондор нэг шууд мал гараа. Яа. Үлчаалаа. Цагаан махан гардаг ус үлдээрээ. Яа. Хажуу тийш үү? Одоо байж тээ. Одоо. Чи одоо яг энэ чигээрээ өнгөрөөд тэр үрээ. Өө чадахгүй мэн. Энд чи ингэ буцаж галзуураа авах хэрэгтэй байхгүй юу? Иргүүрүүд дээр ингэ ирүүгээ тавьчаад цаанаас тав. Оо дэцтэй. Энэ таггаа юу? Манай сүгэн яг чи яагаад вэ? За бид хэдэж найз хандаа гिचэн ирээд байна. Богд сумын төв дээр байдаг юм байна. За тэгээд ээжийн найзынд цайлж аваад түн голын ширгэн дээр буудаллаж ус толгоогоо угааж дүүнер маань тоглож хэсэгтээ бас жаргаж авсан.
Энэ жил ялангуяа гантай, бороо хор муутай болохоор түүний голч бас гүйхэн байсан. Айвал болчихсон. Аймагаар орж байгаа хүн мэддэггүй юм. Орж байгаа юм яг өндөө. Бүүмэд би юу мэдсэн бичих явсан. Хараач чихрүү ус орохгүй байсан аймаг юм. Аймаг чихрүү ус орсон бол орилоод тусаад ирсэн мөн. Энэгээр юу чадахгүй. Айхаар л юусоо чихрүү ус. Амьдагийн руу оцсон аж. Хоёр одоохондоо айгаад байгаа юм. За тэгээд ээжийн минь найз хоолунд авчирч дайлсан. Бас ээж тэр хоёр нийлээд найз эмээгээрээ тоглож бидгээд хэсэгтэй л хөвгчлээ зугаатай өнгөрүүлсэн. Огтод өстө ганц ч юм үлээчихгүй юм байна. Сууж байгаа яриад байх юм аа. Одоо би 100 гаруй километрийн цаанаас одоо иргэдтэй гэж одоо яах вэ? Тэнэ ч юм холиод гэж тийм ба. Өөрийнх нь нөгөө одоо айгуу итгэдэг байгаа. Эрдээ танихгүй гэсэн юм. Өдөр чинь ярьсан чинь мэдэхгүй ингэ төвшин гэж ямар хүн байдгийг би даа мэдэхгүй юм байна. Өмнөөс нь тэгсэн юм. Бохож байдаг. Одоо таад үлээж явдаа энэ нэлээ хэд хөөхөж уухтай одоо Ингээд маргааш нь анх 9 хүнтэй гэрээсээ гарсан манай аяллаа баг 11 хүнээр үргэжөөд 20-ын хориулаа Архангай аймаг руу хөдөлсөн. Замдаа машины дугуй хагарсан боловч ах нар маань туршлагатай хүмүүс явж исэн учраас асуудал байгаагүй. Хэрвээ хоёулахнаа тэгээд анхны аяллаа хийж яваад дугуй хагарсан бол бас яах байснаа төсөөлөхгүй байна. Тэгэхээр анхны аяллаа ах эгч нартайгаа хамт хийсэндээ үнэхээр их дотроо талархаж байсан. Баян хонгор аймагт аялсан аяллийн тэмдэглэл нэг иймэрхүү байна. Энэ бичлэгт арай багтаагүй учраас дараагийн бичлэгээр Архангай аймагт аялсан аяллахаа тэмдэглэлийг хүргэе гэж бодож байна. Бичлэгийг маань энэ хүртэл дуустал нууцсанд маш их баярлалаа. Баяртай.